Энэ хурал бол цөлийн хурал гэдэг нэртэй 14 жилийн өмнө зохион байгуулагдсан, жилд 2 удаа болдог энэ 7 дахь хурал. Энэ нэртэй эрдэмтэд Монголын асуудлыг сулж байна гэдэг бол өнөөдөр биднэрт маш олзуурхалтай сайхан зүйл. Сайн зүйл. Монголын одоо энэ төрцөг авдирч байгаа шийдвэр гаргаж байгаа нөхдүүд маань энэ судалгаануудыг өөрсдийнхөө бодлогот авч тусах вэ гэдэг асуудлыг бид нэр бодох ёстой байна. Монголын нүүддэг ах үе амьдрал маш хамгаалах маш чухал байна. Манай бас хурал хоёр малчин бас Дөнгөвөөс ирсэн. Тэгээд тэд нарын амжираа бас уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөж байгаа бас илтгэл тавьсан, гол илтгэл тавьсан. Тэгээд хүн бүр маш их сайн хүлээж авсан. Ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт Монгол газрыг нөлөөж байгаа. Тэгээд олон улсын байгууллага, олон улсын бодлого бас Монгол дэмжих хэрэгтэй. Оксфордын сургуулийн судлаачдын сүүлийн 20 гаруй жил цуглуулсан мэдээлэл юу вэ Монголын талын те? Газар хөдлөлттэй, сансраас, хянал дагуулаас хямх тухай асуудал. За тэр бүхэн гээд маш сонирхолтой амьтан бий тийм үү? Энэ амьтны тухай судалгаа гэдэг. Энэ олон асуудлуудын тухай сүүлийн 20 гаруй жил цуглуулсан датанууд энэ хүмүүст байгаа. Энийгээ мэдээж Монголын одоо бодлого боловсруулагч нар, шийдвэр гаргагч нартай хуваалцах, судлаач нартай хуваалцахад бүрэн дүүрэн одоо эдгээр бол тийм нээлттэй байдаг ийм хүмүүс байна.